сэтгэлийг мөнх наслуулах гэрэл тухайтай сүйдгөө тэнгэрийн сэвдэшлүү наран цасаг нэмсэн Монгол түмэн та бүхэндээ гэрэл наран туяарсан гэгээн тунгалаг хаврын адаг сарын шинийн 28-ны бэлэг ирээдүйн сайхан өдрийн халуун мэндийг өдөөд нь өргөн дэвшүүлэн мэдчилье. За Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 13 цаг 25 минут. За энэ цаг ихтэй өдөр энэ цаг нар морин цаг дор Монгол улсын ардын жүжигчин Самандын Жавхлангийн шүлэг Монгол улсын урлагийн гавь сэтгэлтэн тогтхын сэрбийн хөгжим инг тайвны дуугсан сайхан бүтээл өргөн олон түмэндээ үзэг сонсогчдоо та бүхэндээ хүрэхэд бэлэн болж өнөөдөр энэ сайхан дууныхаа одоо дүрсжүүлж клипжүүлж та бүхэндээ бас өргөн барьж мархад бэлэн болсон байна. Ингээд дууны уран бүтээлчдийг хүндэтгэл дүүрэн та бүдгийн өмнө наттай эзэн дээр өрж байна. Монгол улсын ардын жүжигчин Самандын Жавхлан Монгол улсын урлагийн гавь сэтгэлтэн хөгжмийн зохиолч тогтхын сэрб нарыг хүндэтгэл дүүрэн та бүдгийн халуун нэжгэн сайхан алга ташаалтан донд өрн залъя. За зун цаг тун удахгүй маргааш нөгөөдөр ирж байна. Үртэй бүхэн шаргаж, үндэстэй бүхэн дэлгэрдэг энэ цаг дор ийм сайхан бас дуу хуур та бүдгийн сонор мэд байна. Түгэн хөр гэж байгаа хойлоос таатай байна. Ингээд Монгол улсын урлагийн гавь сэтгэлтэн тогтхын сэрб түүний шав Монгол улсын ардын жүжигчин Самандын Жавхлан. За энэ сайхан өдөр ийм сайхан бэлэг дөнгөрөлтэй бас ийм буянтай сайхан учир байна. Та бүхэнтэйгээ учран золгож байгаадаа байна. Бас нэг сайхан баяртай мэдээ дуусгахад шавтага Монгол улсын ардын жүжигчин Самандын Жавхлан шавтага нэлээд олон жилийн дараа хамтарч бүтээл хийсэн. Энэ бүтээл маань инх цагийн дуудлага гэдэг нэртэй энэ бүтээлийг манай Жавхлан маань шүлгийг өөрөө бичиж аялгаугийн одоо миний хувьд шатаа ятаа хийсэн. Энэ бүтээл бас Монголын үнэртэй салхи гэж бидний одоо тэр 22 жилийн өмнө одоо бүтээжсэн тэр бүтээлийн ард талаас бас бид бүтээж байгаа гэдэг утгаараа өнөөдөр энэ нээлтэн болж байгаа. Тэгээд ийм олон үзэгч сонсогчд одоо дэмжиж хүрэлцээ гэсэнд бол хүн талархалтай байна. Тэгээд та бүхэн маань бидний бүтээл ая дуун ихшгийг өргөлж өргөлж одоо цацрааж өгч явж идэг. Та бүхний энэ уран зориг итгэл өрөөлөө бүтээлээ тойруулж ингэж ихөрлж явд юм аа. Тийм болохоор энд уран цугласан та бүхэндээ дахин талархал илэрхийлье. Баярлалаа. Ер нь бол шавтага хамтарч хийсэн яг шүлгийг бичсэн шавийнхаа шүлгээр хамтарч хийсэн 3 дахь бүтээл маань байгаа. Та бүхэн сайн сан анхны бүтээл нь нууцхан сэтгэлийн үнэн. Дараа нь бол хоёр бас хөх шоргоолжны домог. Тэгээ бас одоо нэг 4 дахь бүтээл болж байгаа юм байна тийм ээ. Тий. Ингээд энэ микрофоноо Монгол улсын ардын жүжигчин Самандын Жавхланд гартуулж өгье. Баярлалаа та бүхэнд. За багштай баярлалаа. Сайн байцгаана охин дүүсээ. Сайхан аварцгаж байна уу? Сайхан зусах гэж байна уу та бүхэн байна? За энэ сайхан ерөөл бэлэгтэй өдөр уулзж байгаадаа туйлын их баяртай байна. Инх тайвны дуу буюу одоо монгол нэрээрээ бол инх цагийн дуудлага гэж багштайгаа хамтарч хийсэн дуу маань та бүхэнд энэ яг дүрсэн ингээд үзэгдэхэд та бүхэндээ яг хамгийн анхны одоо үзэгч сонсогч болгож ингээд үзүүлэхэд бид бүхэн бэлэн болсон байна. Тэгээд би энэ шүлэг 4 сарын 5-нд яг ханшны өдөр бичсэн. Тэгээд одоо энэ хөгжмийн найруулагч Төрөө ахтайгаа энэ шүлгээ үзээд за энэ шүлгэн дээр бол сэрэ багшчил аяхинтэй гэж манай Төрөө ах хэлээд. За ингээд бид нар зөвлөж байгаа багштай санал тавьсан. Багш маань яг 3 хоногийн дараагаар энэ одоо шүлгээ аялгау оруулаад явуулсан байсан. Ингээд ажил маань эхэлсэн. Энэ дууны арталд бол
маш их хүч хөдөлмөр шавхдаг юм аа. Бичлэг бид нар одоо Монгол улсын одоо хүүхдийн ордны найрал дуучтай бид нар хамтарч ажиллаж байгаа юм. Ган чимэг багштай бас энэ хамтарч ажилласан Ган чимэг багштай баярлалаа гэж хэлмээр байна. Мөн T-Records студид манай төгсөө Тумбар 4 хоног нойргүй ингээд яг бид нар яс сууж явах жишээ. Багш маань бол энэ дээрээс бас халаагүй. Ерөөсөө яг бүрэн гардсан. За энэний дараагаар дүрс рүү орж байгаа. Дүрс маань ингээд өнөөдөртөө нийлээд баг бид нар хэд хонсон бэ? Ахын дүүсээ. Хэд хонсон бэ дүрсэн дээр? 14 хоног. Ингээд нийтдээ бол 20 орчим хоног бид нар хөлс хүчээ зарцуулжээ. Тэгээд энэ дуу маань бас 2026 ширхэг модоор бас одоо мялагдаж байгаа. Та бүхэндээ бас 2026 ширхэг модыг ингээд бэлдсэн байж байгаа. Энэ дууны маань уран бүтээлийн нийт одоо хийгдэж явах хугацаанд одоо бид бүхэнтэй Апу дээрээ гэж компани бол хамтарч ажиллаж байгаа. Апу маань бол маш сайхан одоо их нүүдэлгээд тэр сүг аваад ирдэ. Их нүүдэл дээж гэдэг энэ сүг. Тэгэхээр энэ Апу дээрээ компанид одоо бид нар ч бас нөгөө дэмэндээ дээсэрчмэндээ гэдэг шиг сүүн зам цагаан зам татуулсан энэ сайхан байгууллагад бас баярлалаа гэж хэлмээр байна. Бүгдээрээ нэг сайхан алдрад ашигч те. Хураалч. За ингээд энэ үйл ажиллагааг маань одоо та бүхний амар тайван байдлыг зохицуулж энэхүү үйл ажиллагаанд маш их идэвхжүүлэн оролцож байгаа экологийн цагдаагийн албаны нийт хамт тулан бий бүрэлдэхүүн Монгол цагдаа нартаа талархлаа илэрхийлж байна. Маш их талархаж байна. За Bold Entertainment студ одоо Bold Entertainment студ энэ дууны дүрсийг бэлдсэн байж байгаа. За ингээд оролцсон өшөө дурддаг хүмүүс юм байна. За Дархан хотод 29:30-нд тоглолтын маань зохион байгуулах бие бүрэлдэхүүн бас энд ирчихсэн сэтгэлээрээ хамтран ажиллаж байна. Энэ модны үйл ажиллагаа бас тоглолтоор Дарханд бас явъя гэж бодож байгаа. За тэгээд би энэ инх цагийн дуудлага дууныхаа шүлгийг та бүхэндээ уншиж өгье гэж бодож байна. Инх цагийн дуудлага буюу одоо гадаад нэршлэрээ бол инх тайвны дуу. Энэ дууга их хөрсийн баярыг одоо тохиолдуулж Монголын их хөрсийн одоо эрхийг хамгаалах тэр сайхан өдрийг энэ дэлхийн тэр одоо данслагдсан өдрийг өдөрт зориулж одоо бэлэг барьж байгаа бидний бэлэг юм шүү гэдгийг бас давхар хэлмээр байна. Монголын их хөрсүүд маань одоо бадартгаа гэж хэлмээр байна. Энэ дэлхийн маань амар амгалан байх албагүй гэж хэлмээр байна. Инх тайвны дуу. Уйлсан ч дуулсан ч бид нэг гариг дээр байна. Өлссөн ч зовсон ч бид нэг л газар дээр байна. Инээсэн ч гойнсон ч бид нэг л дэлхий дээр байна. Эвдэрсэн ч эвэлсэн ч бид нэг л хувь заяанд байна. Дайн дулаан хагцал гуниг хэрэггүй хүмүүсээ хайрын гал халуун сэтгэл хэрэгтэй гэдгийг хаан Чингисийн Монгол Азийн цээжнээс сануулж байна. Мянган ээжүүдийн нулимсыг бүү бараач. Сая хүүхдүүдийн инээдийг бүү хориоч. Хатаж ангаж ширгсэн голвсаа урцгаая. Хатан ээж алтан байгалаа хүн бүхэн хайрлцгаая. Дайн тулаан хагцал гуниг хэрэггүй хүмүүсээ хайрын гал халуун сэтгэл хэрэгтэй гэдгийг хаан Чингисийн Монгол Азийн цээжнээс сануулж байна. Баярлсан ч гомдсон ч бид нэг л саран дор байна. Жаргасан ч цангасан ч бид нэг л наран дор байна. Их дэлхий даяараа эвлэн мандах инх цагийг эзэн мөнх тэнгэрийн Монгол сонорт тань дуулгаж байна. Дайн тулаан хагцал гуниг хэрэггүй хүмүүсээ хайрын гал халуун сэтгэл хэрэгтэй гэдгийг хаан Чингисийн Монгол Азийн цээжнээс сануулж байна гэж. За ингээд энэ томонил бит болсноо. Дууга их сайхан чангатай барьж. За. Би бас үзэж амжааг байгаа. Одоо эндээс харна.
Men så плачьте хани к вам. Нехай будет мир на земле. Пусть будет мир на земле. 세계는 평화를 원해요. The world wants peace. Ийшээ шинэ дайнд ичингүй амарсан байх болтугай. За энэ сайхан шинэ уран бүтээл дэлхийд даяар түгэн тарах болтугай томоохгүй англи хэлний сабтайтлтайгаар YouTube-д бас байршигдана гэдгийг энд боломжлъя. Ингээд энэ сайхан морин цаг дор энэ ерөөл өвлөгтэй хаврын адаг сарын шинэ 28-ны энэ дэлгэр дүүрэн өдөр Монгол улсын ардын жижигчин самдын жавхлангийн шүлэг Монгол улсын урлагийн гавь сэтгэлтгэн тогтхын сэр одын хөгжим инх тайвны дуу гэсэн сайхан дуу та бүгдийн сонор мэд таацлаа. Таалагдсан уу? За сэтгэлээ нэг сайхан алга тушаалтад илэрхийлье. Сонсъё. Гэнэла за өнөөдөр 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2026 оныг бэлэгдээд цагдаагийн ерөнхий газар за экологийн цагдаагийн алба ерөөл Таката компани 2026 ширхэг одоо хуршим одыг энэ төрөлцсөн ирсэн энэ дууны нээлтэн төрөлцсөн ирсэн энэ дуу бол олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зориулан бүтээгдэж гарч байгаа. Тэгээ энэ дууны нээлтэн төрөлцсөн ирсэн бүх хүмүүсүүдэд энэ сайхан ногоон одоо самрын хуршмод гацуурыг та бүхэндээ бас бэлэг болгон барина. Мөн дээрээс нь Апу дээрийн компани энэхүү сайхан үйлдвэрлэлд бас дэмжиж тусалж оролцож байгаа. Ихнүүд гэсэн сайхан сүг ээжүүдтэй тараана. За ингээд уран бүтээлчдийн хүндэтгэл дүр дахин өрье. За өнөөдрийн энэ клипийг бас дүрсжүүлсэн Болд медиа студийн захирал манай Эрдэнэ баяр. За хөгжмийн скотч тогтхын сэрод Монгол улсын ардын жижигчин самдын жавхлан за Т рекордс томбор төгсөө за манай жавхлан гээд энэ дууны уран бүтээл бас бүгий л одоо хөдөлмөр сэтгэлээр зориулсан бүх хүмүүсүүдийг та бүдгийн өмнө дахин дайсан дээр өрж байна. За ерөөл Таката компани 2026 ширхэг хуршмодыг бас та бүхэндээ гардуулах энэ бэлэглэхийн ёслолд бас дэм тус болж оролцож байгаа. Апу дээрийн компани за Чингэлтэй дүүргийн соёлын газар дээрээс нь цагдаагийн ерөнхий газрын экологийн цагдаагийн алба бас өнөөдрийн үйлдвэрлэлд бол дэмжин тусалж хамтарч оролцож байгаа болохыг энэ дуулахад таатай байна. За ингээд таныг хүндэтгэл дүр өрж байна. Монгол улсын ардын жижигчин самдын жавхлан. За баярлалаа. Энэ дуу яаж таалагдчих вэ? Болж байна тий. За баярлалаа. Эндээс чинь л одоо бүх зөвхөн би биш олон хүмүүс урам авч байгаа шүү дээ. За ингээд өнөөдрийн энэ үйл ажиллагааг Монгол улсын цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлэх албанаас бас хамтран зохион байгуулж байгаа ийм зүйлүүдийг бас дахин бас би яагаад ингэж одоо та бүхнээрээ бахархаж хэлээд байгаа юм бэ гэхлээр дэмэндээ дээс ирч юм бэ. Бид бүхэн бодвол хорвоо дээр бас төрөөд нэг дэлхийн их алдартай хүн одоо хэлсэн байдаг юм байна шүү дээ. Хүн
хорвоо дээр үр удмаа бас үлдээх ёстой. Залгуулах ёстой, тийм ээ. Дараагаар нь бол ном бүтээх ёстой. Дараагаар нь мод тарих ёстой ийм гурван том хүний одоо үеийн том үр байдаг юм байна. Энэ бас хүний тавиланд бас энэ заавал байх ёстой. Энийг бас хийж хэрэгжүүлсэн хүн бол тавилан дөөргөөр их зөв явж байгаа юм байна гэдэг ийм зүйл бол бас байдаг юм байна. Тэгээ би бас өнөөдөр 2026 ширхэг модыг одоо бас та бүхэндээ яагаад ингэж өгч байгаа юм бэ? Та бүхэндээ ингэж байгаа юм бэ гэхээр та бүхэн маань миний бид бүхний өнөөдрийн зохион байгуулж байгаа бүх хүмүүсийн итгэлийг алдахгүйгээр та бүхэн маань өнөөдөр тариад энийг арчилж ургуулад миний хуудас руу бид бүхний хуудас руу өөрсдийнхээ ингээд одоо яг жил болгоны энэ өдөр тэр зураг над руу бас явуулж байгаарай гэж хүсэж байгаа юм. Болж байна уу? Тохирох уу? Услаа тэгээд энэ бид мэдний мод ийм болж шүү, ийм болж шүү. Ингээд хожин хизээ нэгэн цагт 50 жилийн дараа, 100 жилийн дараа, тийм ээ? Бидний өр хүүхдүүд ач зээнэр маань ингээд тэр модны сүйдэрт ингээд сэрүүцээд ингээд сууж явах болтгоо. Тэгээ сэрүүцээ сууж явахдаа тэр үед бидний өвөө ээж маань их дэлхийг ямар сайхан хайрлаж ирсэн юм бэ? Ямар сайхан эв нэгдэлтэйгээр нэг дэмжиж ирсэн юм бэ гэдэг энэ зүйлийн ураа тунхаг бас тэр үр хожид маань бас Монголд маань дэлхийд маань уриалга болгож дурсамж болж үлдэх болтугай гэсэн юм өрөөлийг би бас дэвшүүлж байгаа юм шиг байхад үсэ. Тэгээ саяны дууны утга санаа бол хэдүүлээ гараад байлтыг ихгүй шүү дээ завтлан чи тий. Бүгдээрээ эвлэлтэн нэгдэг лээ. Хэдүүлээ одоо бүгдээрээ нийлээд уул руу гараад хөрөө авчирчаад мод тайлж буулгаж ирэх гэсэн шүү дээ. Бүгдээрээ сайхан мод тарья гэлээ тий. Тэгэд энэ хайр гэдэг зүйл чи их олон янз байдаг юм байна. Их орноо хайрлах хайр, тэ үр хүүхдээ хайрлах, ачлал шаарлах хайр, ахан дүүс нэг бие биенийг хайрлах хайр, эвсэн нэгдэх хайр, энэ ахуй байгалаа, энэ газар усаа хайрлах хайр гэх тэ. Монголчууд маань одоо энэ сайхан соён гэгээр зөв нэгэндээ одоо зөв үлгэрлэж өвдөөс шиг жинхэнэ одоо их оронч, их ахуйч, их дэлхийч энэ цэнгэр гаргаа хайрладаг, уул усаа шүтдэг. Энэ байгалаа ингээд дэндүү их нүдний цөцгий мэт ингэж хайрладаг. Энэ хайраа бол дэлхийд даяар бид нар дахин сэргээх цаг ирж байхад үсэ. Тийм учраас энэ сайхан уриалгыг маань бас сайхан хүлээгээд аваар аханд үсэ. За тэгээ би нэг ганц хоёр дуу яг хэдүүлээ нэг ихтэй нэг бие халаалт хийгээд нэг хоёр дуу дуулчаад тэгээд модныхаа үйл ажиллагаа орох уу зүг үү? Тэгээ. За тэгээ. Ямар дуу байна? За
бүтэн утгаби харах тутмаа баясаж бай ханхун амьяадгүй сүтгээ цариг нэмэгдэж бай нөхөн утгагийг үсэ нарны туянд дууртаби өгшин талдаа цурацсан их шигт дундаа хайртаби Баярлалаа, баярлалаа. За яаж вэ? Сайхан хал сэтгэл зүрх сайхан өшөөлөө халууд өгж гинэ. Баярлж гинэ. Дахиад дуу нэмэх шууд модны хайлт руу орох уу? Нэмэ. Одоо нэг ханцаг аваачих уу? Сэмэт ингэж орно. Яа, надад ямар сайхан. Өдрөө. За одоо тав хүмүүс өшөөдөд болно шүү. Би яг хүн байнг томчтой хүн. Орсон атсан
сайхан журмын Монгол сайхан журмын үеийг мөнхийн журмын мэдэрч байгаа. Монгол шумын гая дэшаагээ. Баярлалаа сайхан санагч байна. Сая инхтави дуу маань дэлхийд даяар түгэнд харах болтугай их хөрсөд маань ерөөл болж очих болтугай. Тэгээ би бас нэг Монгол ёс байна тийм 3 байдаг шүү дээ. Тэгээд юу яах вэ? Би нэг ягаад ч нэг ээжийн тухай дуу дуулчихсан санагдав. Дотроос нэг тийм оргиод ах юм. Ягаад ч дэлхийн 83 оронд одоо манай хөр Монголын ахын дүүс уудмын маань бас цаашаа их түгээсэн үүрэг нөлөөлөх бий. Монгол улсын яруу найрагч Лавсруу ах юм байна. Шүлэг хөгжмийн ая зохиогч төгс жаргалын аялгау алсад суугаа ээжийг дуулмаар санагдав. Олон сайхан ээжүүд ирсэн байна тий. Яагаад ч нэг зурсгээд надад нэг тийм бодол төрөв. Сони бас миний дотор бас бодогдлоо. Томоо ээж минь бас нэг хүүгээ нэг ингэ зогсож байгааг бас нэг харсан ч бодосоо гэж бодогдоод гинт. Гинт нэг би нэг ойрт нэг тийч бод ерөөсөө юм бодохгүй байсан. Тэгсэн чинь гинт тийм сони уянгалах яач вэ өнөдөр ч одоо. За. За бүгдээ нэг станыг Улаанбаатар даяар сонсогдтол дуулсан. Завтра дуулъя. Сүний зэрэгтэй игээр аяллаа сүсрэхийн эхээ ээж минь гадааднаа хүүгээ ирэнэгээ сүгээ оргоо хүсгээ жилтэн асыг ширтээ Ansad soğuğa eşime Elin hafta şu teminidir Sadığa denge Dudun sanıkana Selim rıkhine Eşimin vakadına Arıdın sana sevabıcı Ben sıra çizdim nasıl çizedim Ansıdı sonra etine Elin hakta şu
소마의 집에 애는 아까시세 미비게 баярлалаа. Igen цагаахан бүхэн дийлгэх болтойгоо. За ингээд модоо яаж тарах вэ? Та бүхнээс санал асууя л да. Одоо үг хэлэх нэг ах тийм. Яг ингээд сууж ил шууд ингээд өгсөн дээр гэж юу? За яг хэдүүлээ яг бүгдээрээ саналаа яг нэгтгэж байгаад яаш вэ? За та ах маань нэг үг хэлнэ гэсэн тийм. За энэ Монгол улсын ардын жижигшин самтын гэрэн үүсэж хүрчилсэн та бүхэндээ сайн эрүүлийн цэгэр хадаг Сакура модны цэцэг цэцэг сарны санаат нарны дуудал цайх мөхнийг хүсээрэй. Илоолгсон мөрөө түүхэнд барлаж үлдээсэн энэ тамхтай сүргэн нужиг дүүрэн үлдээсэн их туртаг гүргээгүй торгон улсан үлдээсэн энэ нужигт тэрвэн баталсан Монгол улсын иргэдэгчд баяр хүргэе. баяр хүргэе. Энэний эдэлсэн одоо Монгол улсын ардын жижигшин саманд энэний баг хамтсан энэ сайхан үүдийг хийж бидний сэтгэлийг баясгасан энэ эдийн хамгийн төвөгтэй гахтаа хүсч микрофон шилжүүлье. Нэг ихч байсан шүү. Та гараад за. За сайн байцгаана уу? Энэ сайхан өдрийн мэндийг та бүхэнд хүргье. Тэгээд энэ нутгийн дүү Самандын жавхал нь сайхан дууга түмэн олонтой хүргэж түгээж байгаа энэ өдөр дээрэс нь тэрбум модыг ерөнхийлөгчийн санаачлаараа хэрэгжиж буй тэрбум модыг дэмжиж өөрийнхөө ажил үйлстэй энэ сайхан модын ажлыг уялдуулан байгаа дүүгээ дэмжиж би нэг 100хан ширхэг бургасыг одоо ингэж бэлгэлж байгаамаа. За би өөрөө бас Увс аймгийн Халиатхан бидний аав нарт нэг үеийн сайхан одоо дарга нар тэгээд бид чинь бас худууд юм байгаа. Тэгээ ингээд дүүгээ дэмжиад одоо ингээд дүүгийнхаа ажилд ингээд бисаанд сүргэж байгаа шүү. Та нар минь тэгээд модоо сайхан тарьцаагаараа за ингээд 24 жил мод тарьсан хүний хувьд та нар зөвлөхөд модуудыг амьдруулах хамгийн чухал үндэс нь юу байдаг вэ гэвэл услаа шүү. Сайхан услаараа, сайхан арчлаараа энэ сайхан буйныг хөрсөнд нь ургуулж амьдруулаарай гэж та нараасаа хүсмээр байна. Баярлалаа. Маш баярлалаа. За гэлээ сайн улс хүн үргэлж дэлгэрч байхын үлзий билэгтэй өрөөлөг өргөе. Энэ хүндэтгэлийн үйл ажиллагаан дээр цагдаагийн ерөнхий газрын өрчлөсөн сэгэлэх албаны дарга цагдаагийн дэд туранда амар бат хүрэлцээсний та бүхний өмнө өнөдгөө өрье. Сайн байцгаана уу? Та бүхэн өнөөдөр мэдээг хүргэе. За бид Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод төлөвлөгөөнд ард иргэдийг зөв мэдээлэлээр хангаж мод тарих соёлыг төлөвшүүлэх нөлөөллийг өгөх зорилгоор ингээд 4-5 жилдээ ажиллаж байна. Тэгээд өнөөдрийн үйл ажиллагааг бидний иргэдийг мод тарихыг уриалж байгаа үйл ажиллагааг ардын жүжигчдийн жавхлан маань дэмжсэн тул их баяртай байна. Тэгээд иргэддээ та бүхэн модоо яг авч очиод тараарай. Тэгээд ардын жүжигчдийн хэлсэн шиг ургалтын том болтон сайхан арчилж ордоорой. Энэ их орлого хийж байгаа хамгийн том хувь нэмэр шүү. Та бүхэндээ баярлалаа. мод тарих гэж шүү нэрээ. Ямар ч юмар яаж модоо өгөх вэ? Яг сууж явах уу? Манайх ч бас соёлгүй шүү дээ. Юу яасан дээр шүү. Яг байр байранд байж тээ. Ингээ байж үйл дээр. За манай залуучууд Жагсан гэвэл бас хэцүү шүү. Тийм шүү. Юу ч юм шүү. Нэг цаасаа гаргаад ямар ч юм уу. Харин ингээд одоо гарахгүй наа Жагсан гэвэл юу юм бэ шүү. Сууж байгаа. Сууж байгаа болсон дээр л. За тэгээ. За манай залуучууд Садга тэнгэр өөдний самхарна. За нүдсэ. Гоё биш болж байна. Ой, сайн мөн хаа. За, хэлсэн. Энд байгаа мó тоо. энэ орнд нэг дуу явдаг. Энэ офсыг нь бинд амжуулаач. Би түүсдэг явах гэдэг нэ.
Өнөөдөр болсон сайхан үед үү? Мод авч байгаа. Сайн мод авах. Сайхан. Эргэ. Юу? Чи хэд мод авч байгаа? Би ч юм зааж байгаа. Усан ядаг. Манай усан хийсэн байна. Юу? Өгчөө. Мань арагш Тэг. За ингээд өнөөдөр лайв үзэж байгаа юм байна. Манай окей миний юмч туслах. Өнөөдрөөс ингээд мод аваад хамтдаа тариалгаж байгаа. Ингээд бас сайхан байна. За ийшээ гайж гişнэч. За сэтгэлээ уулзаж гişөө. сайхан байна уу тэгээд явсан гавьтаас мод авч цуслагийнхаа газраа тарья. Тэгвэл Би чинь бас нэг хашаандаа сайхан амьдрий группийн модератор хүн шүү дээ. Тэгэхээр одоо хашаандаа сайхан амьдрихын тулд жаа гавьтаас нэг 2600 тараад байна. би жишж байгаа. Би ардын жижигтэй 2026. 2026 мод юм уу? Тий. Ямар гоё. 2026 үед чи Мод аваад найзгаа яа. Би ч одоо хашаандаа 150 гаруй мод тавьсан гэж байна. Гавьтынхаа модыг бас ярина. Ашиг чи хаана ихээр? Манайх чи биокабинет Яг урагч байгаа юм уу? урж байгаа би ч байнг болсон. Тэгвэл очиход байх. Яа удаа идэж байгаа. Тэр чи яг төрөл жилээс юм чинь нэлээрээ байна. Манай дэс чи айгу хөдөлмөрч мундаг залуу байгаа шигээ. Усас мод Мод тавьж байгаа. Тэгээд чи заавал яг усас авч байгаа. Усас авч байгаа. Ой нутгийн мод шал ундаа. Ядан гоё нөгөө үржил станцаас авсан. Ямар юм нутгийг аа. За тэр тоглоом нэг яах вэ? Тэгээд өнөөдөр ингээд 2026 мод тараах одоо яслаг үйл ажиллагаа болж байна. Тэгээд манай Монгол Улсын ардын жүжигч манай Оросуудын өнөөгөө улс Монголыг алдах дуучин самбарын жавхлангай одоо ингээд мод тараах одоо яслын үйл ажиллагаа ингээд болж байна. Тэгэхээр сайхан байна. Миний хувьд сэтгэл өндөр байна. Тэгээд нутгийн ахта баасаа байна уу? Тэгвэл ажил байна. Тэгээ өнөөдөр ч нутгийн ахта биш үү? Нутгийн ах мундаг агуу дуучиндаа биш үү? Мод тааж байгаа энэ үйл ажиллагааны сэтгэлээр нэгдэж гэж бодож байгаа. Бас гоё. Тэгээ бас энэ агуу хүний бас ингээд үйл хэрэгт ингээд бас хамт явуулсан. Өнөөдөр явж ийн гэдэг чи өөрөө бас нэр төр явах л да. Нэмэг өөрөө юу ирмээр сайхан байна уу? Авьяаттайгаа би ч одоо баруун 5 аймгаар явсан юм шүү дээ. Хамтдаа. ардын жүжигч болсон юм шүү дээ. Одоо ардын жүжигч шүү дээ. Дараагийн чи юу вэ? Тэр дараагийн хөдөлгөөний бат. Тэгээд энэ мундаг хүний үйл ажиллагаа одоо явж байгаа. Сэтгэл өндөр байна. Замана цолоор би бас мод амбараа нэгсэн. За эндээс бол модыг бол одоо өөрийн биеэр л ирж аав. Тиймээс биш ээ. Яг одоо ингэж юугаар бол авах боломжгүй шүү дээ. Тийм байна шүү. За тэгээд бишээ иргээ. За модыг бол юу вэ гэж шүү. Яаж хийж өөрийн Facebook хаягаар та бас комент хийсэн. Зургийг авчиж бол сая өөрчлөлөө гэсэн шүү. Хамгийн сайн ургуулсанд нь тэгээд за би бас мод оноо. бас тосн асуудал ярих байлгүй тийм ээ. Гоё өнөөдөр штэ би нэг нэгчтэй энд хоол тараасангүй энд буруу юм тараасангүй энд хамгийн гол мод тарааж байна. Ах модоо авцсан уу? За хаана тарах чинь баха? Одоо Төв аймгийн сэргэлэн тавьсан. За сэтгэлээ болчих би нэг цаа даа гэж байна. Сэтгэлээ болчих. Сэтгэл гоё нөө. Гоё нэ. Энэ одоо юу ачир мод үү? Энэ самрны мод гэдэг. Самрны мод уу? Самрны мод тавьсан ингээд одоо тараа ингэж шахаад нийтээрээ авсан гэдэг хөвчөд болоод. За амжилтаа. Нэрүүд хийх үсэ. За ингээд сайхан шууд баста буурлууд бас ингээд мод аваад явж байна. Гоё өнөө гоё. Тэгэхээр одоо энэ маш гоё зүйл одоо тээж ирсэн дээ. Маш төргөө орндог мод гэдэг. Ийм мод уу? За. Самрны тэгээд ачаар мод болохоор жилээ байна. Энд бас гоё шүү. Гоё. Нам самрны үзүүлж байгаа даваач. За. Одоо энэ гişчгээд мэдэрийг хөвчөд ачгаа. Тэгээд мис мод авахгүй. Энэ л 2000 ирсэн болж байна шээ. Нэлээд од ирсэн байна. Та 2000 чи байна шүү. За ямарс 1000 бол хангалттай холд авсан. Байна шүү. Найздаа усруугүй явуулаач гэсэн байна.
Найз нээр нь амжих юм бол одоо минь за. Осроогүй болохоор чинь дайгүй боломжтой юу? За тэгээд өчигдөр юм болгон дөр явж байгаа юм байна. өчигдөр дуудаа үзлээ. Бас төрч байна. Гэтэ манай хүн идэвхтэй л дээ. Яаж ийм нэг юм идэвхтэй болд юм бэ гэж. Би чинь идэвхтэй бишээ. Чи ч одоо энэ өөр Монгол халмиг туваа өрөө тий хаалт үйл явж байгаа шүү дээ. Яаж юм шиг юм идэвхтэй болох вэ? Идэвхтэй бишээ. Олон улсын бизнес хийвдэл явж шүү дээ. Ямар юу хийж байгаа бол BNI. Би ч BNI яваас нэг BNI-д юу хийдэг вэ гэж тий. Малт BNI гэхэр чинь бизнес ихтэй холбоо байна. Одоо нэг 1500 гаруй захирлууд нийлсэн. Би Монгол бизнес эрхлэлтэй залуучуудын нийгэм зохиосон юм шиг. Нэгнийхээ бизнесийг дэмждэг. За манай бид нэг төгсдөх манай миний бас сайн найз бас 100 айл 100 зардаг. Төслийн 100 хөлзээ авсан. Төслийн 100 зардаг тий. Тэгээд бас хөдөлмөрч мундаг зал юм л одоо идэвхтэй орой. Турк бараа бөөнийг ажиллаж байгаа. Тий, турк бараа одоо эрүүл мэндийн одоо тий болоод одоо бүх төрлийн чи ажиллаж байгаа юм шүү дээ. Ажиллаж байгаа. Турк цэгээмэнгээ сайт нийцсэн. Одоо онлайн дээр турк цэгээмэнээр бараа захиалж болохоор болчихсон. Чи нэ утгах тэр юм болов шүү гэж. Ярил өргөө. Тий. Энэ нэс ч байсан монд л да. За тийм бай. Тэгээд өнөөдрөөс сайхан багаас сэтгэл айгуу гоё. Чи надад юу хийдэг юм бэ? Яг ч. Заав тийм. Яч нэ заахгүй шүү. Ивэл нь та. За, юу гэж. Энд байгаа мó. Юу хийдэг? Өөртөө өрнөж байгаа. Өсөрөд удаг өнөө 2 сар болж. За, Дооны нийтийн үргэлжлүүлж 2026 он шилхийг хошмот дэлгэглэх гардуулах ёслолын үйл ажиллагаа өргөжлөн та бүхэн сэгстэй яг араараа саваж үзвэл урдуур сууж байгаа ихснэр яг наанаа сууж байгаа эндээс зохион байгуулалтаа та бүхэн дараагаар очих واخа. Сэргэлэг арай тийм. За манай цагдаагийн албаныхаа эмх зэгсэнд нь оруулаад тэг хүн болгонд нэг суулгах юм чи хангалттай өрнө. За ахуулс овсгоотой байна. Ингэж таахгүй. Та бүхэн бошмодоо гарцаж аваад өнөөдрийн энэ талбайн зүүн талд байдаг. Модоо яа гэсэн байна. Модоо өсрөө яаж модоо явах юм бэ? Аподери компанийн киоскос очоод за ялангуяа настангуудын дээр үстэй мянган ширхэг сүү тараагдана. За өрөм цэцэг сүү ихнүүдлийг Аподери компани өнөөдрийн үйл ажиллагаанд бас хамтарч зохион байгуулалтанд оролцож байгаа. Ингээд настангуудаа бас сүү бэлэг болгон байна. Тэнгэрийн дэвачин миний унсан газар. Дуулах байна уу? Чи гарч дуулахгүйсэн. Дуулах юм шиг асууж шүү дээ. 2026 шилхэг хошмот. Би ярьцлага өгч хооронд дуулах байна уу? Авчирч. Ярьцлага эндээ гарч. Хэлээд ирсэн түрүү дууч тоо. Томоогийн түгэж байгаа ерөө дахиад компани хамт олон дараагийн за ярьж байгаа экологи. Гүйд гарч дуулах. Цагтаагаа Тэгээ ууснуур аваач. Ай. Аподери компани, Тиркотс, Болт медиа студ. За хөгжмийн зохиол толгойн сэр удгээд инх таймны дууг хамтран бүтээлсэн бүх сайхан уран бүтээлчдэд шин сэтгэлийн талархал илэрхийлж ажил үйлсэн дэлгэр байхын ерөөл өргөж байна. За манай цагдаагийн албан хаагч сайхан эмгэгчсэнд оруулаад хүн болгоод нэг суулгах. За энэ урдуу сууж байгаа textтэй байгаа эмгэгчнэр эмээнэр тэрний дараа 2026 мод хүрнэ хүрнэ. За мөн одоо зарим чанартай зүйл дуулахад арай 2000 ардын жишээ хэмээх эрхэм хүндэтгэлийг хүлээж аваад багсны дараа бид дуучин маань хүмүүс олондоо тоглолтоо хийгээгүй. За ингээд төвийн бүсийн толгуур төв Дархан хотод Дархан United Arena-д 2026 оны 5 дугаар сарын 29-30-ны өдөр 2 өдөр одоо Монгол тансаг нэртэй хоригдоо төмөөгөө наад бас дуулах нэг таасаа яа үсэлсэн энэ нэр яа амд Ой чи нэг бороо мороноос хамгаалч чинь. Энд чи нэг үсэлээс сууж юм. манай Монгол нөгөө сарвч малгал үсэлээс сууж. Хөөхд
Өөрөөр нь $2200 шүү дээ. 7 сая төгрөг. Тий. Үс фото шалтгаан юу вэ? Халзраад харин энэгээрээ халзраа. Бас өөртөө манайд зөвхөн арчаатай шүү бас. Чамд ямар тийм зоодлон байх ш. Халзрын хүмүүс чинь тийм зов янз бүрийн юм бодохгүй болохоор халзрахгүй л дээ. Өс нь хав гараараа байгаа. Мэн байгалийн бодож байгаа шүү дээ. Юу бодох юм чи? Бодох юм шүү наа. Монгол орн яаж гэж вэ? Монгол орн чам шиг залуучууд олон бодвол гэж яах вэ гэдэг. Тэгээ соёлоотой биш. Эрүүл Бодоод байгаа шүү. Бодоод байгаа байхгүй. Тэгээ яах вэ тэгээд бас яах. Болохоо мөн. болно. Одоо ч гээлг болсон шүү дээ. Юм нээлттэй болсон. Асуудал болсон. Гараад гэж өдөөд болсон шүү. Гараад дуулаа гэсэн байна. Дуус боломж олох юм бол Монголын ард түмэнд айдуугаар өгнө. Би ч одоо байгаль Монголын ард түмэнд айдуу үрж байгаа шүү дээ. Каракэ дайв гэдэг одоо. Каракэ дайв. 3 жил каракэ дайв гэж. Оо яа, одоо сойдын дөрвөн ашиг махаар болсон шүү дээ. Нөгөө нь болсон. Олон хүнийг баясгаж байгаа. 2000 одоо юу л Монгол ус байх хэрэгтэй. 2800 орчтой байгаар одоо очив. Жамд өгөх юм бол өөр юм. За толон нэг яах вэ? Гэтэ яг нарийн 80% үнэн байдаг гэж ярьдаг. Бас 80% үнэн ирж байгаа шүү. За энд ойрхон явж байгаа хүмүүс ирж 2000 хүнс багтаад юугаа аваад энэ нэг даруй хүн байх шүү дээ. Ялцын талбай одоо энэ байгалийн түүхийн музей одоо энэ талбай дээр мод тарааж байгаа шүү. Мод ирж яг мод ирж аваараа тэгээд 2026 ширхэг модыг одоо ингээд нэг хүн нэг л мод гэж байгаа юм тий. Тэгэхээр нэг хүн нэг л олон мод байх юм бол бас бүрэлдэхүүн байх л та. Тэг учраас таа юм байна. Нэг л мод гэрүүлэрээ гэдэг байж 5 6 мод байгаа. Аа зөв. Окей. Манай Эркат Жапахын менежерт очоод. Манай найз авсан. Аа жишээ Монгол сэтгэлийн аав найзсан. Чи даа хийсэн. Би сая дөнгөж 2 дууныхын дайвыг аа. Буудгаар жишээ салгаач. Нэ чи одоо нэг дайвыг чиний дайвыг чинь 100 хүн үзэн, минийхийг 2 хүн үзэн. Миний дайв, би ч дайв ихээр одоо 2 3 цаг хийх гэдэг. Доор ажиллаа. Тэгчээж хүн хаалт авах байх. Мань чи 2 минут хийх болохоор юу вэ? Миний бороо айдуу борчихгүй удаа дайсан дэрсэн. За яах вэ? Боломж гарвал барин, боломж гарахгүй бол одоо зүтгээд байх. Одоо тэр муухай. Бүтгэдэг санагддаг. Яг бол боломж гарвал дээр очив минь бас чи явъя да. Мод авч явъя. Манай White Six-ийн мен бурмаа. Юу авч нэрээ авчихнаас хайллаа гэж юм аа. Нэрээ авчих юм уу? Гэгэл бүхний үгүй White Six бай гэж. Тасамэн. За, сойнес. Тэнгэрийн дэваач миний унсангаа ээчнээс кишэнцаа Амалдырmış. Тэгээд нэг зүйл итгэхэд тав хүн байна. Энэ ялтын талбай дээр одоо байгалийн түүхийн музей гэж хэлдэг. Байгалийн түүхийн музей дээр талбай дээр ирээд юу аваараа. Иш мод аваараа. Би найдаа уучлаарай. Би бол мод аваач. Ямар ч боломж байхгүй. Яар нэ өөрөөр мод аваад тийм бол бас ингэ боломжгүй. Тийм учраас тав хүн байна. Ойрхон байгаа ирээд аваараа. Энэ сайхан мод тарааж байгаа. Энэ сайхан уянтай үйл ажиллагаа хийж байгаа дээр бас ирээд мод авах те үнэх зүгээр юм байна. Тэгэхээр найз мод аваач өгнө гэж одоо барай байхгүй тий. Ойлгоорой биз дээ. 2026-ны 515 оны сайхан өдрийн мэндийг ширийн 28 юм байна. Тэгэхгүй бас зуны их сарын ширийн 1 одоо болох чинь. Тэгээд одоо зуны сайхан одоо өдрүүд эхлэж байна. Тэгээд одоо бол үнэхээр сайхан байгаль хангаа ногоороод те ирж яваад цаг гэдэг чинь өөрөө аюу гоё. Тэгээд байгаль хангаа дэлхийн ногоороод үнэхээр одоо сайхан байна гэж бодож байна. Тэнгэрийн дэваач миний сэтгэл соёоноо чи хар шилмэл зүйл гэж. Манай офисын залуу та нар таньж байна. Хаа шилж байна. Өө чи яах вэ? Бас мод авчих юм уу? Хаандар. Тэг хаандар. Тариш гэж. Тарьдаг газар авчих. Ном бичсэн.
Ном хийсэн. Мотарч. Одоо хүүхдтэй болох юм. Тэрээр баруурч. Баруурч шээ. Одоо шээ. Юу яаж чадсан бэ? Ааш. Яаж лайв. Арны тус төрхөөд явахд тарлахгүй шүү. Яаж энэ зарж байгаа юм. Гөөгөө шин бод хэлгэж байна. 2026 мод гэнэ. Чи нэг яваа сагс нэг явуулдаг шүү. Би модлаа. Гөө. Өнөө. Өнгөдөж биш л дээ бас. Зан ийм одоо хар байктай, хар хувцастай, хар масктай, хар шилтэй энийг анхаа гэд юм аа. Манай найз байгаа. За гүнсээ бэлтгэд хамаагүй би тийш дэгээд байгаа яана. Одоо явах ч юм уу? Яаж явах. Сайвар идэх. Сая яриад дуус болоо байна өгшөө. Одоо нэг хүнээс яриа авчиж дуусгах юм уу? За тэгээд манайхаа түр баяртай. За ингэж дуусъя.